хайртай ханыгаа баярлуулах гээд аав ээжийнх нь хүндтэй зургийг нь угаалгаж бэлдүүлээд яг төрсөн өдөр болохыг нь хүлээж байгаа гардуулж байгаа. За тэгээд манайхаа ах минь яг нэг ажил дээрээ байж байгаа үед нь тэр яад орчлаа. Тэгээд би өөртөө эрэгтэй хүмүүсээр бүр амар бахархаад байна. Яагаад гэхээр одоо хатаа ингэж ийм хүүтэн байна. Оройтжээ ингэж яах яг тийм амьдралынхаа төлөө эхнэр хүүхдийнхаа төлөө хөдөлмөрлөөд ингэ байж байгаа. Маш их яг аав хүмүүсээс яг ийм маш их хүч гардаг. Том охин нь болохоор 13-тай. Тэрнээс доошоо дахиад 3 охин байгаа. Хамгийн бага нь 10 сартай гэдэг. Ахыхаа гэр бүл даацчаал хамгийн сайн сахны хүсээ. Дээрээс нь бүр 4 жижигхэн охинт нь бас маш том аж жаргалыг хүсээ. Амар гоё. За өнөөдрийнхөө энэхүү мэдлэгийг хүлээж авч байгаа та нарт нэгдүгээр Октябрийн баярын мэндийг хүргье. За энэ болохоор ямар баяр байсан бэ? Оросын ах дүү нарын ялтыг тэмдэглээд төр засаг нь ард иргэдтэйгээ ингээ бүгдөө нийлээд энэ гоё баярыг тэмдэглэдэг байсан. Тэгээд яагаад энийг ярьж байна гэхээр өнөөдөр Октябрь гэдэг ах юм байна. Өсөө өдөр болж байгаа. Тэгээд харт ихнэр минь өдрөөр баярлуулах гэдэг амар хүлээсэн. Тэгээд баярлуулаад өгөрөө. Хүн байна уу? Октябрь гэдэг хүнтэй уулзмаар байна да. За тань гоо мэдчилгээ ирсэн. Одоо төвшөлмөр шүү дээ. Ийм их хэлэг ирсэн. Хана хэдэн минут тав гармаар байна да. Манайх хахаа нандин өгүүлэх шүлэг мэдчилгээ гэдэг гоё мэдчилгээ дамжуулдаг пэйж байдгийг. Би энэ өдрийг амар удаан хүлээгээ зөндөө бэлдсэн. Тэгээд аашиг минь хөргөлөг үлчээгээд ихэм хүнээс хөөсье. За энэхүү гоё баяр хайртай ханд байна аваачаад өгөөрэй гэдэг. За хоёул захиагаа уншичаа задлах уу? Одоо задлах уу зураг? Уншичаа задлах уу? За. Өнөөдөр бол миний амьдралын хамгийн эрхэм хүний мөн 4 охины минь бахархал таавын төрсөн өдөр. Чамдаа баярын минь хүргье. Тань чамдаа хэлж чаддгүй сэтгэл зүрхэнд оршин байдаг үгсээ энэхүү захиан дээрээ дуулгахыг хичээлээ. Охин настай сэргэлэн хүү хараас нь хөтлөөд хамтдаа инээлдэж хөгжүүлсөөр хоёулаа энэ амьдралыг эхэлсэн. Тэр өдрөөс хойш 13 жил өнгөрсөн. Энэ хугацаанд амьдралаас мэдэрч болох танийн хайр, үсийн жаргал, амьдралын бал бурам шиг амтыг амталж явнаа. Яг ингэж бодсон чинь би ямар азтай бүсгүй хэмээн бодож суув. Аз жаргалтай халуун гэр бүлийг бий болгож байгаа чамдаа маш их баярлалаа. Бид тавынхаа төлөө өдөр бүр халуунд хүйтэн аль цагт хөдөлмөрлөж байгаа чамаараа маш их бахархдаг шүү. Танин чамдаа хязгааргүй хайртай. Ядарч байгаа даа чи минь. Гэхдээ битгий шантраарай. Гэртээ ирэхэд гэгээ татуулсан 4 сайхан охин байгаа шүү. Цацаж байгаа даа чи минь. Битгий унтраарай. Удахгүй том болоод хоёулааг жаргах 4 гэрэлт нарн байгаа шүү. Андаа хайртай гэд таны гэргийн оогоос энэхүү захидлыг илгээсэн яах. За энэхүү захидлыг бас танд өгье. За тэгээд энэ дотор мэдээж маш гоё хүнстэй зураг байна. Би юу юм бэ? Авда зэмлүүсэн дунаар сэтгэлд уйсгаад болохгүй нэ. Ахаад ганцхан муухай хүчин танига тэрмэр байна. Авда зэмлүүсэн Андаа маш хайртай шүү. Хүүхдүүд байж гисаар гэж хартай л дэлгэр хайртай. Авэж хасург байсан гэж. Харж байгаа. Андаа маш хайртай. Хүчин танига тэрмэр байна.